болгоно. Тэгэхээр эндээс ингээ харахаар манайх 9x-4 энэ болохоор язгуур болсон байна тий. За тэгэхээр энэ бүгдрээ орлуулах хичээ. Язгуур x а гэдээ орлуулвал зүгээр x маань а-гийн квадрат гэсэн үг. За ингээ орлуулж бид нар илүү амар юм байна. 9-ийг хүчний x-ийн хонд а квадрат хасах 4. Үрчиг нь 3-ыг үрчиг нь а дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 9а квадрат дээр нэмэх нь 12а нэмэх нь 4. Тэгэхээр эндээс манай энэ 9а квадрат маань 3а-гийн квадрат, энэ маань 2-ийн квадрат. Тэгэхээр хариу нь 3а-гаас нь 2-ыг үрчиг нь 3а дээр нэмэх нь 2. За тэгээд үрчиг нь хүртэр дээрх маань болохоор хэвээрээ энэ маань болохоор томьёогоц 3а дээр нэмэх нь 2-ийн квадрат юм байна. 3а-гийн квадрат, 2-ийн квадрат, 2 3-ийн 6 ингээ 2 орчиллээ. Тэгэхээр эндээс яасан гэсэн чинь энэ 3а дээр нэмэх нь 2-ийн квадрат маань энтэй урагдаад ерөөсөө манай хариу нь 3а-гаас нь 2 гарч байна. Эсвэл а-гаар бүгдээ язгуур x-ийг орлуулснаа да. Ингээ манай хариу нь 3 язгуур x хасах нь 2 гарах нэ. За 30 дараач хязгаал нь хэдэн иррационал тоо байна гэж. Орвол иррационал тоогт маань энгийн баталгаагаар тавьж болдоггүй төсвөл үегүй тоонод. За язгуур 3 маань болохоор иррационал тоо, p бол иррационал тоо, e бол иррационал тоо. P маань ойролцоогоор 314 гэдэг төсөлгүйгүй, e маань ойролцоогоор 271 гэдэг ээлрийн тоо тий. За энэ маань энгийн баталгаагаар тавьж болж байгаа юм чинь рационал тоо, энэ рационал тоо, энэс рационал тоо. Харин энэ язгуур 2-оос 506 гарахаар төсөлгүй үегүй тоогоор нь тий энгийн баталгаа хэлбэр бич чадахгүй бүгдээр. Тэгэхээр хэдэн иррационал тоо байна вэ гэхээр 1 2 3 гээд 4 ширхэг иррационал тоо байна гэж тагна. За 32 энэ өршөлтөнийг язгуурын тэмдгийн дор оруулна уу гэж. Тэгэхээр 0.6 35. Тэгэхээр 0.6 бүгдээ язгуур дээр оруулна гэдэг маань энэ чинь квадрат язгуур. Тэгэхээр язгуур дээр орохоор 0.6-гийн квадрат л орчихно. Үрчиг нь 5. Тэгэхээр 0.6-гийн квадрат маань 0.36 тэгээд 5-аар үрчүүлээ гэсэн үг. За тэгэхээр 0.36-ыг 5-аар үрчүүлэхээр манай хариу нь 18 гарах юм байна. За ингээ 18 гэж толдох нэ. За дараагийнх нь 1.8 биш нэрээ 5 үрчээд 1.8 шүү. За дараагийнх нь 34 баталгаа хуваарийг иррационал чөлөөлрөө гэж. Тэгэхээр хуваар дор ийм язгуур агуулаагүй болгоо гэсэн үг. Тэгэхээр бүгд хуваарийнх нь хосомгоор нь хасахтай тоо буйл нэмэгтэйг үрчилж. Хэрэг нэмэх тоос бүгд хасахаар үрчилнэ. Тэгээ нэгийг ингээд үрчилэхээр хүртэр нь бол хэвээрээ хуваар нь болохоор яах юм гэсэн чинь а-гаас хан бэ а дээр нэмэх юм бэ. Тэгэхээр эндээс а-гийн квадратаас хасах нь b-гийн квадрат. Тэгэхээр язгуур 6 дээр нэмэх нь язгуур 5-ыг хуваах нь язгуур 6-гийн квадрат 6, язгуур 5-ийн квадрат 5. Тэгэхээр 6-аас 5-аас хар 1. Тэгэхээр хариу нь язгуур 6 дээр нэмэх нь язгуур 5 гарах нэ. За 35. Хэрвээ манай x юм бол энэ илэрхийллийн утгыг болгож байна. Тэгэхээр одоо бүгдээ энэ x-ийн квадратаас захины ээлжинд хаалт хэрэггүй. X-ийн квадратаас хан 10x нэмэх нь 25 гэсэн энд орлол гэсэн үг тий. Энэ маань том юм шүү дээ. Харсан чинь x-с хан 5-ийн квадрат. За ингэснийхаа дараа бүгдээ энийг орлуулаад арай амар байна тий. X-ийн орно язгуур 5 дээр нэмэх нь 3-аа тавьчих. Тэгээд хасах нь 5. 1 квадрат. Тэгэхээр эндээс язгуур 5 биш чинь 5 дээр нэмэх нь шүү. Эхнийх нь язгуургүй шүү тий. 5 дээр нэмэх. Тэгэхээр нэр устдаад язгуур 3 гарч ийн. Язгуур 3-ийн квадратууд 3. За 37. Энэ тоог стандарт хэлбэр тавиараа гэж. Тэгэхээр тоог стандарт хэлбэр тавихдаа за 6 шиг тэг байгаа юм шүү. За уг стандарт хэлбэр бичсэн тооны одоо таслаас урагшаа тоо маань 1-ээс 9-ийн хооронд тавих хэрэгтэй. За тэгэхээр тэгвэл таслыг энд ч тавих нь шүү дээ. 4.7. Тэгээ буцаагаад хуучинд наарлахын тулд энэ тасал хойшоогоо 7 оргон хойшлох хэрэгтэй. Тэгэхээр үрчиг нь 17 зэрэг энэ тоог стандарт хэлбэр тавигджээ гэж байна. За нэг стандарт хэлбэр тавиараа гэж 4 шиг тэгтээ 13. Тэгэхээр манай таслаас урагшаа тоо маань
0-оос 1-ээс сөрнөл тавах хэрэгтэй. Тэгвэл би таслыг энд өчрөмж шүү дээ. 1.3-ыг өрчих нь 10 гэд. За одоо бид энэ оронгийн яах ёстойгч 5-аар урагшлуулах ёстой. Тэгэхээр 5-аар урагшлуулах юм чинь өрчих нь 10-ийн хасах 5 зэрэг гэсэн үг. За 38. Энэ өмнө байх x-ийн утгыг олох нэ. Тэгэхээр бүгдээр 0.100-3-ыг хуваах нь энд үржүүлж байгаа юм чинь 2.7-оо хуваач. Тэгээд 10x зэрэг гинэ. За тэгэхээр бүгд ингээ хэлбэрчлэхин тулд өртөөр хойлонгийн 100-аар өрчүүлж. Тэгэхээр дээр нь 3, энэ чинь 100-аар өртөөр хойшоо 2-оор нь хойшлоод юм болчихно. Энэ бол 10x. За тэнгуүдийн нэр одоо хураачаар дээр нэг 20 дорно 10 тэгээд 10x зэрэг толчихно. За тэгэхээр энд яг үнэн бодсон юм дахиад шалгадаг те 100-аар үржлэхээр 2-оор хойшлоод 270 хураагаад байна. Тэгэхээр манай x маань логарифмд гарах нэ тий. За одоо би x алхахын тулд хоёр талд нь 10 суртал логарифм гэдээ нэмээд тавьчих. Тэгэхээр энэ юу асан гэсэн чинь энд 10x энд болохоор 91. За тэгэхээр энд зэрэг маань урагшаа үржигдээд энд логарифм 10 суртал 91-ийн тэнцүү x урагшаа үржигдээд нөгөө энд маань 10 суртал 10 үлдэнэ. 10 маань 1 штэ. Тэгэхээр эндээс манай x маань юу гэж хэлдэг гэж логарифм 10 суртал 91. За энэ хэрэг байна уу гэж харна. За эсвэл энийг бас цаашаа хариунд нь эмэгтгэгдсэн байж магадгүй шүү дээ. Бүгд эмэгтгэхэд үзье. За 91 гэдэг маань 90-ийн хасахны зэрэг. Тэгэхээр логарифмын чанараар хасахныг урагшаа гарлаа. Тэгээд логарифм 10 суртал 90. За гэтэл 90-ийг бүгдээр юу гэж тавьжлах юм гэсэн чинь 9-ийг хүчиг нь 10. Тэгэхээр эндээс логарифмын ад бүгдээр үржүүлж ивэл нийлбэр болгоно. Логарифм 10 суртал 9 нэмэх нь логарифм 10 суртал 10. За 10 суртал 10 маань болохоор 1 шүү дээ. За 10 суртал 9-ийг бас 10 суртал логарифм бол ингээд тавьчихдаг. Тэгээд 10 суртал 10 маань магадгүй ингээд тавьсан байж бас магадгүй шүү дээ. Эсвэл энийг бас 10 суртал логарифмыг ээлжийг ингээд тавьчих те 91. За ийм бас байж болно. За 39. Дараах таануудыг буурах хэрэмээр бичих гинэ. Өөрөлдвөл ихээс нь багаар бичих юм шүү дээ. За тэгэхээр энэ ингээ харахаар бүгдээрээ жишээлбэл энэ 10-ын хасах 9 зэрэг төдөг маань таслыг 9-оор өргөжлүүлнэ. Тэгэхээр энэ бол хамгийн бага болох нь харагдчихэв. Буурах хэрэмээр гэхэд бүгд ихээс нь багаар нь бичих юм тулд хамгийн бага тоон бол энэ гэдэг нь харагдчихэв. За дараагийнх нь хасах зэрэгтэйг харж. Энэ мөн адилхан таслыг 4-оор өргөжлүүлнэ. Тэгэхээр энээс бол арай их тоо. Тэгэхээр нөгөө хоёроос бол арай бага тоо байна. Тэгэхээр 10-ын хасах зэрэг. За одоо нэмэх зэрэгтэй хоёр тоогоо харъя л да нэр. Тэгэхээр энэ маань 6.8-ыг 10-ын 5 зэрэг. Тэгэхээр энээс хойш тасал 5-аар хойштно. Гэтэл энэ маань 10-ын 3 хойш 3-аар л хойштох юм шүү дээ. Тэгэхээр энд 6.2-ыг хүч нь 10-ын 3 маань арай бага нь. За тэгвэл хамгийн их тоон 6.8-ыг өрчих нь 10-ын 5 зэрэг. За буурах хэрэмээр гэхээр ихээс нь бага руу ингээд тавьчих нэ. За 40-ийн нийлбэрийг олоод хариуг стандарт төс тавиарай гэж. За эндээс ингээ харуул бүгдээрээ хэлбэр нэмэхийн тулд яаж болох вэ гэхээр хойлонгийн 14 болох. Тэгэхээр 3.8 хүч нь 10-ын 6 гэдгээ би 10-ын 4-ийг хүч нь 10-ын квадрат гэж тавьчих. Тэгэхээр нэмэх нь 8.7 хүч нь 10-ын 4. Тэнгүүд бүгдээр яах юм гэж 10-ын 4-ийг хойлонгоос нь хаалтнаас гарчнаа. Тэгэхээр 3.8-ийг хүч нь 10-ын квадрат нэмэх нь 8.7. За тэгэхээр 14 нэртийг хүч нь энэ 100 3.8-ийг 100-аар үржлэхээр 380 гэсэн. Нэмэх нь 8.7. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр маань 388.7 үржих нь 10-ын 4 зэрэг юм байна. За одоо энэ бүгдийг стандарт хэлбэр тавьсан. Тэгэхээр энэ таслал байвал болохоор тий. Тэгэхээр би 3 бүхэл 10,887. За гэтэл надад тасал маань хойшоо 2 орон хойшлох ёстой учраас 10-ын квадратаар үржүүлнэ. Үржих нь 14. Тэгэхээр 3,887 үржих нь 10-ын 6 зэрэг гэсэн ингэж бицээр авах нэ.